Швейцар улсын зүрхний мэс заслын эмч энэ Терри Карел болохоор зүрх мартахгүй төслийг санаачлагч болцсойхон эмчтэй хамтран Монгол улсад эмчлэгдэх боломжгүй зүрхний 4-5 өвчлөлийг эмчлэх аргыг Монгол улсад нутагшуулах болсон энэ талаарх сурвалжлагыг үзэж та бүхэнд одоо хүргэж байна. Швейцар улсын зүрхний мэс заслын эмч Терри Карел зүрх мартахгүй төслийг санаачлагч болцсойхон эмчтэй хамтран Монголд эмчлэгдэх боломжгүй зүрхний 4-5 өвчлөлийг эмчлэх арга техникийг нутагшуулгаар ажиллаж байна. Дэлхийн шилдэг эмч тэрээр нийтдээ 12,000 гаруй мэс засалд гар бие оролцож, зүрх судасны ангаах ухааны талаар 850 гаруй нийтлэлийг бичжээ. Швейцар улс Монгол улсад ялгаагүй хүн амын 1% зүрхний гажигтай хүүхэд төрдөг. Энэхүү зүрхний өвчлөлүүдийг эмчлэх хөтөлбөрийг хөгжүүлэх нь маш чухал болоод байгаа бөгөөд бидний хамтарч байгаа явдал маш сайн үр нөлөөтэй. Хүүхдийн нас нь бага байх тусмаа хагалгаа хийгдэж тэр. Хагалгааны дараах тэр үйл ажиллагаанд нарийн тоног төхөөрөмж илүү шаардлагатай байна. Иймд багийн ажиллагаа маш чухал юм. Терри Карел эмч бол Швейцарын Лозанна Базелингийн 2 их сургуулийн зүрхний төв мэдэрдэгч нь. Европын нэлээд олон зүрхний төвүүдийн болон их сургуулиудын зөвлөх хийдэг. Шинэ зүрхний аппарат хавхлах, шинэ юм хийх төрөл зөвлөхөр ажилладаг хүн байгаа. Ер нь Швейцарт Европт бол домог болсон тийм мэслийн эмчээ. Тийм болохоор энэ үнээс сурах юм их байгаа. Жишээлбэл намраас хойш одоо 3 дахь удаага ирсэн. Энэ жил ер нь 5 ирэх баг. Ирэх болгондоо 7-оос дээш хоног ажиллаж байгаа. Тэгээ шинээр бид нэр хагалгаа хийж эхэлсэн. Тэгээ өнөөдөр өчигдөр гал тэгэхэд жишээлбэл өмнө нь хийхэд их төвхтэй байсан 2 хавталтай биш 1 хавталтай 3 хавцтай авах нь бараг байхгүй хүмүүстэд фонтаны клиний хагалгаа бараг Монголд анх удаа хийсэн баг. Урчигдрийнх нь Терри эмч хийсэн, өнөөдрийнх нь би хийсэн байгаа. Яг бид нэр нэг дүгнэлт хэлбэл нэг л зорилт байгаа. Хүмүүс нөгөө дэлхийн түвшин төрнөр гэж ярьдаг шүү дээ. Тэгээ дэлхийн түвшин гэж юм байдаггүй. Тэгэх юм л их дундч болно шүү дээ. Одоо Мозамбик, Монгол хоёр дэлхийн түвшин. Бид нэр сая хийсэн Терри эмч ярьсан Базелийн Лозанны их сургууль, Швейцарын их сургуулиуд буюу Европын дэлхийн хамгийн шилдэг төвүүдийн төвшөнд л жоох хүүхдийн хагалгаагаа ер нь Монголд хийдэггүй тэр хагалгаануудыг монголчууд гадагшаа яваад байдаг гол судасны номын хагалгаач гэдэг юм уу. Энэ эдгээр яг тэр төвшөнд хийдэг, хүндрэл гардаггүй, хүндрэл хамгийн бага гардаг, бүх багаараа тэр төвшөнд хүрэхэл 23 жилдээ хүрчих байх гэсэн зорилттой явж байгаа. Миний хувьд 25 жилийн хугацаанд 100 гаруй улсуудаар хүмүүнлэгийн ажил хийсэн. Ялангуяа Оросын холбооны улсад ихэнх ажлаа хийсэн бөгөөд инхүү Кларайн сан болон Бундан сан хамтарч байгаа нь эмчилгээг шинэ төвшөнд гаргах ажил болж байна. Хоёрдугаарт би зөвхөн өөрөө ирж дэмжихээс гадна олон улсын туршлагатай эмч нарыг нэгтгэхийг өрөх ажлыг хийх болно. Дэлхийд дунджаар 101 төрлийн зүрхний гажигтай хүүхэд төрдөг гэсэн статистик байдаг. Зүрх мартахгүй төслийн хүрээнд олон улсын болон дотоодын хандивлагчдын дэмжлэгтэйгээр 2020-оос 2024 оны байдлаар 1300 гаруй хүүхдэд мөн төлбөргүй зүрхний мэс заслыг хийж эрүүл саруул амьдрахад нь тусалжээ. 1979 онд зүрхний мэс засалж доктор Бундангийн санаачлагаар байгуулагдсан уг төслийн багийнхан өдгөө Монгол орны өнцөг булан бүрт суугаа зүрхний гажигтай хүүхдүүдийг эмчлэх ажлыг хийж байна. За маш их баярлалаа. Энэ бол манай хамт олонны бэлтгэсэн сурвалжлага мэдээлэл байлаа. Тэгээд ер нь бол монголчууд бидний хувьд бол яалччгүй энэ зүрх мартахгүй төслийг санаачлагч болцсойхон эмчтэй бол үнэхээр их талархаж явдаг. Тэгээд энэ төслийн хүрээнд бол их олон хүүхдүүдэд бас гэрэл гээгээ ирээдүг бас бэлгэлж өгсөн юм сайхан зүйлүүдийг бол бид олон удаа сонсч байсан шүү дээ. Тэгээд хамгийн гол нь Монгол улстай ингээд 4-5 удаа ингээд одоо юу хийгдэж болохгүй тэр хүн боломжгүй тэр зүйлүүдийг илүү тийм болгож байгаа гэдэг юм сайхан мэдээг үзэж таахандаас дөрөвдөхөд их таатай байлаа. Тэгээд танаа хамт олон цаашдаа бүх зүйлд нь бас өндрөөс өндөр амжилт хүсье.